За, цэвэрэт яавал болох. За, хоёр хотын хооронд өөдрөөс огтлсон гарсан хоёр моциклон байгаа. 3 цаг явсан дараа хооронд 30 км зам үлдсэн. Нэгдүгээр моциклон хоёр хотын хоорондох зайг 6 цагт туулдаг, нөгөөх нь 8 цагт туулдаг байна. За, ийм бол хоёр моциклон нэгэн зэрэг өгтлцэн гараад хэдэн цагийн дараа уулзсан гэсэн. Ийм бодлоо. За, нэгдүгээр моциклон хүний хурдыг би X гэж. Хоёрдугаар моциклон хүний хурдыг би Y гэж. За, хоёр хотын хоорондох зай. А, B хоёр хотын хоорондох зайг би S гэж. За, нэгдүгээр моциклон хүмүүс энэ зайг 6 цагт туулдаг гэж. Тэгвэл яг хурдын биш чи. Хурд гэдэг нь замын хугацаанд бодлоо. За, хоёрдугаар моциклон хүмүүс энэ зайг 8 цагт туулдаг гэдэг маань замыг хугацаанд бодлоо. За, энэ бол тус бүрийн хурд S замаараа хэлж байгаа. За, нөгөө талаас ухалцсан гарснаас хойш 3 цаг явсан дараа гэж байна. 3 цаг явахдаа өөдөөс явсан учраас бодоод ирсэн. За, ийм зам тул. За, 3 цаг явсны дараа хоорондох зай 30 км болсон байна. За, энэ бол 30 км яваагүй үлдсэн 30 км нэмчих юм бол хоёр хотын хоорондох зай буюу S гарна гэж. За, энэ цааш нь. За, гэхдээ тэд гарснаас хойш хэдэн цагийн дараа уулзах вэ гэж. Тэгэхээр хэдэн цагийн дараа уулзах вэ чинь нэг замыг X-ийг хурдтай хатсан хэдэн цаг явж уулзах гэсэн. Энэ харьцааг олох гэсэн. За, одоо энэ S-ийг үлдэхтэй үлдээгээд энэ S-ийг X-ийг орон энэ хоёрыг тавиад нөгөө чинь гарч. Тийм үү болохоор 3-ыг үржих, хасах 3-ыг үржих. 6-ны S дээр нэмэх нь 8-ны S, 6-ны S дээр 8-ны S тэнцүү 30 гэж гарч ирнэ. За, энэс 6, 8 чинь 24 гэсэн. 24 3 авчих 8. Тэгэхээр 8-ны за, тэгэхээр чинь одоо юм бол энэ чинь юу болчихсон 24 болчихсон байгаа чинь энэ чинь 4, энэ чинь 3 чинь 7 болсон. 7. За, тэгээд 8-ны 7 чинь 8-ны 1 S тэнцүү 30 гэсэн. Энэс S тэнцүү 30-ыг үржих нь 8 байна. За, энэ хоёрын хоорондох зай болно. Одоо энэс X гэдэг бол S-ийг 6 тоогооч 40 км/цаг явуулдаг. 40 км/цаг явуулдаг. За, Y гэдэг нь яг S-ийг 8 тоогоо 30 км/цаг явуулдаг. Явдаг ийм хоёр моциклон байна. За, бид одоо S хоёр хотын хоорондох зай X дээр нүрийг тооshоо. За, ингээд S гэдэг нь 30-ыг үржих 8 хуваах. За, хураахад авах юм бол 3-8-24 би үржихгүй байна. За, ингээд X-ийг хоёрын нийлбэр чинь 70 тий. 70 энэ ард хураач тэгвэл гарч. Тэгэхээр 7-ны 3-8-24 буюу 3-7-ны 3-21 буюу цагт 3 цаг явж иж хоёр моциклон уулзах нэ. 3-7-ны 3 цаг буюу манай бол зөв хариулт нь D хариулт байжээ.